За сайн байцгаана уу? Хязгаар үгүй подкастын ээж дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд энэ удаагийн дугаараар хаанда бит хоёр санаа, инновацийг хэрхэн яаж бүтээгдэхүүн болгох вэ? Тэгээд зах зээлд энэ бүтээгдэхүүнээ гаргахад ямар бэрхшээлүүд учирдгийг мөн олонд таниулахын тулд ямар маркетингийн борлуулалтын арга хамгийн сайн байх вэ гэдэг талаар ярилцах болно. Тэгээд энэ удаагийн маань зочноор цаг бүртгэлийн ухаалаг систем Timely-гийн үүсгэн байгуулагч Болорхуу хамтран үүсгэн байгуулагч Болорхуу манай оролцоод байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та өдрийн мэнд хүргэе. Яна хабын подкастт орж байгаадаа маш их баяртай нүрлийг маш татаг хүлээж авсан байна. Баярлалаа. Тэгээд Timely маань 2021 онд анх 4-р сард нөгөө дижитал нэшн дээр маш олон аппликейшнууд танилцуулж гарч ирсэн. Тий Singles гэдэг болцооны аппликейшн байна, Timely байна. Бас өөр QR feedback, киноны захим хуудас хүртэл ингэж танилцуулагдаад. Тэгээ тийм дундаас хамгийн их сэтгэл авсан, бас хэрэгцээ асуудлыг шийдвэрлсэн байна гэдэг фидбэкийг бол Timely дээр аваад тэгээ үргэлжлүүлээд энэ бүтээгдэхүүн дээрээ хөгжүүлэлтээ хийгээд яг одоо бол Timely дээрээ төвлөрөөд ажиллаж байгаа. Тийм байна. Ийм аппликейшн байгаа тий. Тэгээд яг одоогийн байдлаар бол Timely-г маань 800 гаруй компани 40 мянга гаруй хүн ашиглаж байгаа. Тэгээд энэ гар утсанд суурилсан цаг бүртгэлийн систем тий гэдгээрээ бас олон хүн бас мэдж байгаа ийм платформ байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Болорхуугаас яриагаа юугаас эхэлэх вэ гэхээр одоо ер нь стартап гэдэг маань өөрөө шал мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Тэ хинт ч танигдаагүй энэ компани өөрийн гаргасан энэ бүтээгдэхүүнийг яаж зах зээл таниулах вэ? Тэгээд тар тал дээр танах яг яаж ажилласан бэ? Ер нь ямар аргууд үр дүндээ байд юм бэ гэдэг талаар яриад яриагаа хэлээ бол. Тий, танилцуулга маш сайхан хийлээ. Дижитал нэшн маань болохоор 2021 оны 9 сард анх болж ирсэн ковидын дөнгөж дараахан тий. Тэгээ бидний хувьд бол нөгөө Timely цаг хүртэлх платформыг ер нь бол 2-3 жил бодцсон явж ирсэн. За би хийхстэй юу, хийхсгүй юу, цаг нь хэзээ вэ гэд хугацаа хүлээх хэрэгтэй. Бүтээгдэхүүн гэдэг бол. За тэгж явж байгаад анхны хувилбараа 4 сард гаргаад за ер нь бол нэлээд амжилттай 2-300 дээр хэрэгэлсэн байхгүй юу. Тэгээд одоох байгаа төвшнөөс бол одоо хэд дахин таруухан байсан. Тийм. Тэг явцсан дүн сайжирсан байгаа. Тэгээд бид нар пивот ер нь бол бусад системээр орхих хэрэгтэй байна. Энэ дээрээ төвлөрөх хэрэгтэй байна. Нийт ирж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь наач ямар сонирхолтой юм бэ? Яаж тийм монголчууд ихтэй хэцүүтэй. Тэгээд тэр ч одоо гар утсараа цаг ортуулна гэдэг чинь бидний хувьд бол одоо шин зүйл байхгүй. Бид нар чинь дандаа гурван хүртэл царай бүртгэл карт хаяа явж идэг. Тэгэнгүүт бид нар бол хүс хагалж орж ирсэн. Яг одоо энэ стартап хийгээ явж байгаа, инновац одоо бүтээл хийгээ явж байгаа залуучдын хувьд бол яг дандаа мөс хагалж идэг. Тэгэхээр амжилттай бүтээгдэхүүн гэдгийн цааталт нь бол мэдээж маш хүчтэй баг байх хэвээр. За тэгээд санаа манаас чухал байх хэвээр. Тэрний үндсэн дээр ерөнхийдөө бол сайн явдаг. Тий яг нөгөө маркетинга яаж хийсэн бэ бол энэ ч одоо маш юм ярих болно л доо. Тий 9 сараас хойш за 21 9 сараас хойш гэж байгаа. Тэнгүүд нөгөө хувийн нууцын тухайн хөл батлагдсан байхгүй. Тэр нь болохоор 21 оны 12 сард санаачлан гараад 22 онд батлагдчихсэн. Яг бидний хувьд бол цаг үеэ мэдээ тэрнээс өмнө бүтээлээ гаргацсан байсан бидний хувьд том даваа тал болсон. За гэлээ гэдэг энэ бол түлхэц болцсноос биш үл яг ингээд масс болох хэмжээнд болоог өгсөн. Тэгэхээр одоо маркетинг за тэгэл борлуулалт сошиал хуудасаараа сэвэх за хүмүүстэй уулзах гэл олон төрлийн арга бол хэрэгжилж ирсэн. Бидний хувьд одоо хамгийн эхэлж явдсан зүйл маань юу вэ гэхээр эхлээд бид нар чинь олон танигдаагүй. Тийм үү? Олон танигдаагүй байгаа. За тэгэхээр яах вэ гэхээр маркетингийн аргаас мэдэхгүй. За тэгэнгүүт хамгийн эхлээд хүн өөрийнхөө ойрын хүрээлт ингэж ханддаг юм байна. Найз хойлоо нэг уулзсан. Найзуудтай өөрийнхөө нэтворк өөрийнхөө хүрээлт байгаа хүмүүстэй. Би нэг юм бүтээгдэхүүн гаргасан юм аа. Энэнийг ингээд танилцуулчмаар байна. Ингээ явдаг байсан. Хүн болгонтой уулзна. Эхний ээлжинд бол миний зөвлөгөөр бол уулзалтыг бол юу наалгасаа хэрэггүй. Уулзаалах хүмүүстэй уулзаалах танилцуулаад тэгжээж бүтээгдэхүүн өөрөө сайжирдаг. Тэгэхгүй л ингээд хинт ч бүтээгдэхүүнөө үзүүлэхгүй, санаагаа үзүүлэхгүй, хэлэхгүй явж байгаад бүүм юм гэж бодоод байдаг. Хавд арчаалуу. Гинт бас гэх. Тэр бол боломжгүй зү. Тэгэхээр эхний ээлжинд бол маш хүнтэй уулзчихсан. Уулзсан хүн болгонтойгоо стори хийдэг байсан. Дандаа пост оруулдаг байсан. Бас сошиал давхар итгэвчээд байх нь шүү дээ, тий. Сошиал итгэвчүүлнэ. Тэгээд хүмүүс таниулах нэг хэлбэр байсан юм лээ. Өнөөдрийн төвшөнд бол арай өөрөөр үзэж байгаа. Яг маркетингийн аргуудыг нь ашиглаад сошиаллороо явуулаад тэгээд суралцаал явж байгаа юм байна. За тэгэхээр маркетингийн маш их аргууд байгаа шүү дээ. Одоо тийм бид нэр тарьцангуй боломжууд их байна. Тий тэрийг ашиглаад бас стартап ялангуяа эхэлж байгаа залуучууд маань аль болох арга барилаас суралцаад явбал
илүү үр дүнтэй байх нь их юм шиг юм да. Тийм Тэгээ дээ. ерөнхийдөө нөгөө нэг танай компаниг болохоор технологийн инновацийг хийж нэвтрүүлсэн компани гэж харж байгаа мөн тий. Тэгэхээр ер нь одоо бид нар ингээд инновац гэд бодохоор жишээлх юм бол одоо юу гэдэг ингээд биомон шиг ингээд нэг юм бүтээгдэхүүн дээр инновац хийгээд зах зээл дээр нэвтрүүлж ийн гэж бодоод идэг тий. Гэтэл технологи ашиглаад инновац хийж бас болж ийн тий. Энд дээр ер нь технологийн инновац гэж юу вэ? Яа, гоё асуулт байна. Манайх нөгөө инновац гэхлээр айгүй хол хөндөй бодоод байдаг байх. Тэгээд би нэг судалгаа уншижсэн. Тэгээд инновацийг бол хүн болгон гарах боломжтой гэнэ. Зөвхөн төрсөн тий. Одоо зөвхөн тэр Elon Musk юм уу, Einstein юм уу биш юм байна. Агуу хүмүүс биш. Биш тий. Хинээс ч гарч болдог зүйл байгаа байхгүй юу? Тэгээд яг ингээд төрөлхийн одоо бүтээлч байдал инновац байдлаа бид нар ямар хувьтай авдаг юм бэ? 30% л өгүүлж авдаг юм. За. Бусад 70% нь хөгжүүлж болдог байхгүй юу? Хүн болгон бүтээлч инновац байх боломжтой. Хүн болгон одоо өөрийн гой санаагаа зах зээл дээр гаргах боломжтой. Гол нь тэнд нэг тодорхой хэдэн аргууд байна. Тэрийг суралцах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ яг хөө ингээд бид нар ингээд яриад идэг шин санаа гэл те. Би бас алдчихл байсан л да одоо тэгээ шууд ингээд таймлигаар ингээд зах зээл дээр гарч ирээд байгаа юм шиг л те. Энээс өмнө нэлээд олон аппликейшн платформ одоо хийж ялаа. Захиал гарч хийж ялаа, өөрийнхөө гач хийж ялаа. Тэгээ нэг алдаа нь юу байсан бэ гэхээр түрүү хэлсэн. Хавд орчдөг байхгүй. Яг хэлэхгүй үзүүлэхгүй заяа тий. Тэгэхээр чинь би яаж тэрийг хөгжүүлэх юм. Тэгэл яваал ядаг тэгж байгаа л хийгээ зах зээл гарна тэнд сонирхгүй. Би өөрөө сонирхож байсан. Бусад хүмүүс сонирхгүй ойлгохгүй байхгүй. Нэлээд олон жил тэгэж явсан. Тэгж байгаад одоо инновац тэгвэл яг яаж бүтдэг? Шин санаа хаанаас гардгийг тий. Санааг хаанаас гарах вэ гэхэлэр нэг дуу идэг штэ нэг I have a pen, I have apple нийлүүлээ. Apple pen бол яг тэрнтэй адилхан. Одоо энэ дугаа аягийг хэдүүлээ инновацлог болгож болж байгаа. Усын ингүүд өнгөний хөрдөг байдаг те. Тэр чинь аяг байсан. Тэгээ хийм урал оруулаад ингэж ингэдэгтэй адилхан. Таймли яаж бүтсэн бэ гэхээр хурав хөтөлийн хөрөмж байсан. Царай хөтөлийн хөрөмж байсан. Тэнгүүд миний суурь мэрэгч болохоор өөрөө програм хангамжийн инженер мэрэгчлээ. Мобайл аппликейшн хөгжүүлж байна. Тэгээд энэ хоёрыг зүгээр нийлүүлсэн байхгүй. Яагаад бид нэр заавал хурав хөтөлийн хөрөмжөөр хийх ёстой? Ягаад энийг гар утгаар шилжүүлж болохгүй гэдэг анх санаа гарсан байхгүй. Тэгэж явбал ингээд санаа ингээд төрсэн. Тэрнээс шүүл огт оргүй болсон зүйлээ санаа бий болохгүй. Ямар нэг юм байна тий. Байна. Тэгээд тэрэн дээр нэмэх нь юу байж болох вэ? Тэгээд сайжруулах яваад. Өнөөдрийн машин анх бол зүгээр морь жон морин тэрэг болоод ингээд явсан байдаг. Хүн болсон мэддэг боловч тэрийг ингээд одоо илэрхийлэхгүй ирж хайхгүй байдаг. Тэгээд инновацийг бол одоо би бол тэгж л ойлгодог. Тэгээд сайжруулах хэрэгтэй. Тасалбар сайжруулах хэрэгтэй зүйл хийж байна. Тэгээ өөрийгөө ч бас тэрнтэй гэж зэрэгцүүлээд гисэлтгөө сайжруулаа тий. Болорхоо нөгөө ярьжсэн штэ өмнө нь оюутан багтаас шилдэг оюутан болоод төгссөн гэдэг. Тэгэхээр ер нь ингээд аливаа юмд нэг аягүй сайн манлайлалтай байгаад тах шиг байна тий. Тэр нь одоо цаанаасаа төрмөлээд юм уу? Эсвэл тэрний хөгжүүлэх юм уу? Яг энэ одоо энэ чанарыг одоо инноватор тий. Анхнаасаа нөгөө би ер нь энтерпренер ч юм эсвэл гарааны компани эсвэл ер нь бизнесээ өөрийн гэсэн бизнестэй болно гэж төлжсэн үү? Эсвэл ингээд цаг хугацаа явахын хэрээр туршиж үзэж хагаад урсган дээрээ үндэслээд энийг үүсгэн байгуулсан уу? Гоё асуулт байна. Одоо энэ дэр зарим яриад идэг л да өөрийгөө олдог гэж. Өөрийгөө олдохгүй юм байна. Үдээдэг юм байна. Тэг оюутан байхдаа шилдэг оюутнаар төгссөн гэж байна те. Ер нь бол би тийм одоо юу 10 жилдээ үнэхээр сайн байсан юм аа. Тэг оюутан болоод үнэхээр муу болсон нэрэ. Муу болсон. Алаад игээд ирсэн хүч нь алгадуулж байгаа байхгүй амьдрал. Тэг яасан гэхэлэр миний голч одоо 1-р курс тэгэхэд 1.4 гэдэг голчтой бай. F үнэлгэн шүү дээ. Ер нь бол баг. Тэгээ яг нөгөө амьдралын буруу хөвчлээс болоод өрчи үрсэн. Тэгээ 2 жилийн хугацаанд эмчилгээ хийлгсэн байдаг. Ер нь бол 7 онд ороод 11 онд төгсөх ёстой байсан боловч би 14 онд төгссөн байхгүй. 7 жил суралцсан гэсэн. Тэгэхээр дунд нь юу болсон гэхээр 2 жил өвдсөн. Тэг яг ингээд санджуулаад ярихад залуучууд 2 жилийн хугацаанд өдөр болгон 15 ширхэг моддаг байсан. 1950 ширхэг гэсэн. 6 сар тариа тариулж байгаа. Тэгээ 6 сар ганцаараа хоригдож байгаа идэж байгаа одоо нөгөө эмнэлэгт юм уу тий? Бидний ковидын нэг ганц 2 сарын ингээд гэртээ байх хоригдж 14 оны ч юм ингээд байдаг байсан шүү дээ. Миний хувьд бол 6 сар тэрийг давж гарсан. Тэгээ тэндээс юу ойлгосон бэ гэхээр окей, за боловч чи хичээхгүй бол насаараа ээж ха цалингаар эмээгийнхаа төрөөр ажиллах юм байна гэдэг аян цуцсан байхгүй. Буцаад би яаж өөрийгөө олж болох вэ гэдэг дээр ажилласан. Хүн ер нь асуудалтай тулгарх хараад шийдлийг хайдаг. Асуудал байгаа цагт заавал шийдэл олд гэж боддог. Тэгээд нэг өдөр нөгөө эмээ ууж байгаад бодож байгаа хэрэг. За яаж энэ нэмийг 2 жил уух вэ? Дөнгөж сар болж байдаг.
бүр хамаг бие ингээл өвдөл үс сунаал нүрэн дүүр битүү бадаг гараал тураал тэгээ одоо жоохон эвгүй юмэрчлээ те нүд биеийн жингийнхаа 50% алдсан 40 хэдэн килограмм чинь дэв өндөрч залуу байхгүй тийм болцсон тэгээ байжсэн чинь окей за тэгвэл энийг угаас суухан тодорхой 20 жил угаас суухан тодорхой байхгүй бол хамгийн сүүлийн шат нэмжлэг энийг би витамин гэж бодчих гэж байгаа байхгүй тарих шууд ажиллаж гисэн тэгээ тэр цагаас хойш ерөнхийдөө хүлээж аваад явж гисэн байгаа байхгүй өдөр болгон өөртөө ажилладаг байсан зэрэгчдэг байсан. Та нар бодоод үзтээ надад тэглийн дотор байдیں۔ Яг тэр өвчтөй байхдаа эдгэр хүүг нь мэддэхгүй байхдаа би 2 жилийн хугацаа гэсэн шүү дээ тий. Аха. Өдөр болгон бичдэг байлаа. Тэгээд 2 жилийн хугацаанд тэрэн дээр гоё зурцсан байдаг байхгүй. Машин зураад, байр зураад 1 сая 100 мянган доллар ч үлээгээ бичсэн. За тэгэнгүүтээ эхнэр хүүхэд ингээд зурцсан биш би ч одоо тухайг чинь за тийм үү. Тэгэнгүүт яасан ч өнөөдөр ингээд харангууд машин бай, байр нь бай. Гэр бүлтэй болцсон. 100 мянган долларыг нь авцсан гэвч байгаа байхгүй. Вау. Нүүний секрет дээр байдаг шиг. Тэгэхээр нэг мөрөөдлийг ингээд дотроо ингээд маш сайн төсөөлөл ингээд явуулсан. Түрүүний асуултан дээр бол өөрөө бүтээсэн байх гэж би боддог. Тэгээс шул төрмөл болохгүй юм байгаагүй. Төрмөл болохгүй юм байгаагүй. 1.4 өдөр маш витамин байсан. Би бүр фул хаалыг татаас яа би одоо сурч чадах юм гэж хай боддог байсан байхгүй. Дургүй байсан юм бэ? Мэргэжлээ дургүй байсан гэсэн юм уу? Юу дээр мос ордог байсан. Хичээл хийдгүү, хичээдгүү. Айгуус юм. Хичээл ингээд жаргалтай байгаадсах та. Тэгээ эмчилгээ дуслаа. Орж ирлээ. Тэр 1.4 өдөр голч эхний семестртээ 3 болоод ирсэн. Дандаа өөрөөсөө 3 4 залуучуудаа сурайлж байгаа. Тэгээд диплом ангиасаа ганцхан цам бол хамгийн өндөр голчтой орон төгслөө. Тэгээд болдгоо юм байна гэж бодсон. Тэгээд төгсөөд ажлын гараа эхлээл орхон гараад ширүүхэн дайрна гэсэн тэгэл. Одоо явжлаа. Тэгэхээр яг тэрний уналтын цэг байдаг штэ хүн болгонд л ер нь байдаг бах те. Тэгэхээр Болоргогийн хувьд бол яг тэр 2 жилийн хүнд өвчин бас их юмыг бодулсан байна. Тэгвэл тэрэндээ бууж өгөөгүй штэ те. Ингээд зарим хүмүүс чинь бол тэгэл бүр ингээл сэтгэл санаагаар унал ингээл ундаг хүмүүс бас байдаг штэ. Тэгэхгүй тэрнийг одоо ингээд өөр хороо ингээд босож ирэх нэг юм цэг болгосон. Эргээл тийм цэг байгаад байна гэж би боддог. Эрт надад таарсан л та. 19-тэй залуу тэгээд аах нэг хүн болгоны амьдрал нэг юм нүх гарч ирдэг. Тэр шиг унах уу? Тэр давж гарах уу гэдэг хувь хүнээс шалтгаалт юм байл. Зарим хүмүүс бүр гүн ундаг. Зарим нь онсон ч буцаа босч ирж байгаа. Тэр хамгийн чухал. Одоо ингээ харахаар энэ зүйлийг даваа гарцсан болохоор тэ хэр баргийн асуудал надад ямар ч асуудал байдаггүй. Тийм болохоор ийм жоохон хамаагүй байдаг байх гэж байна. Чөлөөтэй галзуу одоо өөрөөрөө айцгүй юмшдаг гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө айцсаа даван тулаад турштай байгаад асуудлуудаа аюу хурдан шийдвэрлээд эн чинь өөрөө нөгөө үүсгэн ер нь стартапыг үүсгэж байгаа хүмүүст маш чухал юм да. Энийг ер нь компани дээрээ яаж хэрэгжүүлж байна? Танай компани одоо хэдэн ажилтнуудтай лээ? Анх хөрхөө хоёулаад гэлээ шүү дээ. Манай ажиллагааны оруулагчтай гуруулаа тэгээд яа хоёулаа анх яж та за хоёулаа тэрний ингээл 4 бүтээгдэхүүн гаргацсан хоёулах нь аж. За тэгээ явж исэн. Одоо бол 17 болцсон байна. Яагаад 17 болсон? Яаж энэ хугацаанд бид энэ одоо break even point-д хүрсэн манай компанид явж. Тэгээд тэнд бол нөгөө залуучуудыгаа чиглүүлэх, хурцлах. Тэгээд өөрийнхөө мөрөөдлийг ингэж өөрийнхөө одоо энэ дотор бодож байгаа зүйлийг илэрхийлэх хэрэгтэй. Хэдүүлээ тэгнэ, хэдүүлээ энд хүрнэ гэдэг. Тэгэхгүй л хүчтэй явж чадахгүй. Тэгээд залуучуудын хувьд гэх юм бол одоо миний хувьд нь штэ Gen Z нэртэй ажиллах маш дуртай. Манайхан дандаа Gen Z би бол хамгийн их нас дарж байгаа нөхгүй. Тэгээ дандаа залуучууд. Хүмүүс болохоор ингээд залуучууд юм байна гэж хэлдэг. Түлхүүрийг нь олох гээд байгаа байхгүй. Хүн бол түлхүүр байдаг. Тэр нь олох хэрэгтэй байгаа. Тэрийг нь олж чадах юм бол аюу гоё явдаг юм байна. Тэгээд энэ нь одоо таймли амжилттай явж байгаа шалтгаан ирдэг баг байхгүй. Ганц юмс хийж хизээч амжилт шалтгаалдаггүй байсан. Тэрний цаана хүчтэй баг байж ч өөрөө сайн явдаг. Тэгээ ялангуяа одоо энэ нөгөө VUCA World гэж бид нэр яриад байгаа. Маш их өөрчлөлттэй. VUCA World гэдэг 4 үний төвшлэн тийм vitality, uncertainty, complexity гэдэг. Тэгээд agility гэдэг ийм 4 юм үний төвшлэл байгаа даа. Тэнгүүд угаасаа тогтворгүй, өөрчлөлттэй, байн хогсож өөрчлөж байгаа ийм нийгэмд байгаа байхгүй. Тэр үед бол хүчтэй баг байх хэрэгтэй. Хүчтэй багт амар ухаантай байх шаардлагагүй байхгүй. Зүгээр өөрчлөлтөнд дасан зохистой хүмүүс байх хэрэгтэй. Энэ чухал. Байнгын өөрчлөлт байгаа даа шүү дээ. Доктортой одоо өөрчлөлтийг доктортой хэрж явах юм. Байнгын өөрчлөлт бий болсон үед бол бид нэр тэр арт нь хүчтэй баг байх. Тэр залуучуудтай хэлдэг нэг зүйл нь биш тэр залуучуудад хэлдэг нэг зүйл нь юу вэ гэхээр суралцаарай. Тэгээ өөрчлөлтөнд дасан зохистой байгаарай гэж хэлдэг. Тэмцэж хэдүүл арт нь гарч гэсэн.
Тэр ялангуяа стартап дээр бүр ингээ тий айгүй хурдцтайгаа бүтээгдэхүүнээ сайжруулах шаардлагатай. Эсвэл нэг огцом өөрчлөлт том шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэр хэмжээгээр магадгүй нөгөө стартапын өсөлт бол маш хурдтай байж дараагийнхаа одоо пэкэжтэй ч юм уу тиймэрхүү төлөвлөд одоо ахалта тэрийг ягсаа хэрэгжүүлж чадчихээн гэсэн үг. Тийм. Тэгээд Бодорхүүгийн хувьд сая ингээд хэлсэн шүү дээ. Нүуний зэнжижи гэдэг айгу хэвцэн үе гэдэг ингээл гадуурч яриа л те. Тэгээд тэдний түлхүүрийг айгу зөв олох хэрэгтэй гэж тэгж юм л да. Тэгэхээр одоо бас яг магадгүй ингээд сонсож байгаа хүмүүс бас те яг тийм асуудалтай ажиллаж байгаа хүмүүс бас байж магадгүй те. Тэгэхээр яг тэр түлхүүрийг яаж олдог вэ? Яг Бодорхүүгийн асуудлыг яаж шийдэж чинь? Яаж одоо тэр хүмүүсийн түлхүүрийг хөдөлгөж ингэж ажиллаулаад байна? Командаараа бид нэр хэрэгжүүлдэг нэг хэдэн зүйлүүд байна. Тэгээ энийг би шууд санаачлаа би ингээд олоо мэл тэ. Өмнөх хэдэн ажил дээрээ ингээд туршлага хөрөнгөлөө явж байгаа байхгүй. Хамгийн анх 12-3 онд Уйтмахтай ажилладаг байсан. Япон школтой. Амар чанга заяа. 6 цаг гэж гарах хүмүүст байлахаар. Аюу хэцүү. Тэгээд өглөө хурал эхлэнгүүт нэг хүн дутуу байхад л хурал нэхлэхгүй. Хүлээгээл. Тий, дөнгөт чи ингээ хоцроод нэг 10 минут хоцроод ороод ирэнгүүт 20 минут хоцроод ороод ирэнгүүт тэнд чи 8 хүн надад муухай авчих. Тайгу муухай уур амьсгал. Уур амьсгал тэгээд тий. Харин тэр их хэцүү. Нэгдүгээрт хоёрдугаарт нь болохоор Skytel гэдэг дараа компанид ажиллаа. Тэнд болохоор ресурсын байгаль дээр чөлөөтэй. Тэгээд нэг хүн хийх юм хийгээ явчихдаг. Комфорт зонд ингээ жоох орох хандлагатай. Гэхдээ маш их зүйлийг сурдаг. Skytel-ийн үлзий гэдэг манай захирал байгаа. Тэр хүнээс маш их зүйлийг сурсан. Дунд нь орох хэрэгтэй юм байна гэдгийг сурсан. Хамт олон дундаа орох хэрэгтэй. Манай нэг он таймын мөхтөлгээ залуу байгаа. Тэнд бас ажиллаж байсан нэр Skytel-аас өмнө. Тэр бас их гоё. Хөөе та нар орой илүү цаг магаар ажиллахгүй тараараа 6 цаг болсон байна гэдэг байхгүй. Тэр нь миний хувьд бол анх нэг саркоос гарчаад бүр ингээд вау юу их ингэж болдог билүү. Шок байгаа юм чи. Тэнгүүд ингээ 2-3 газар ажиллаад орж ирчээд надад юу нэг сайхан байсан бэлээ. Тэгээд энэ залуучууд би яаж тэрийг хүрэх ёстой вэ гэдэг бодсон байхгүй. За тэгвэл би энэ компаниас энэ соёлыг энэ компаниас энэ соёлыг аваа явж байгаа. Мэдээж анхны компаниас маш их зүйлийг сурсан. Ремолаггүй те маш их зүйлийг сурсан надад гатуужлыг өгсөн, хариуцлагатай байдлыг мэдрүүлдэг байсан. Тэгээ аль нь давуу талтай байсан гэсэн үг. За тэгээ компанид юу хэрэгжүүлдэг вэ гэхээр одоо сонирхолтой юм. За сар болгон бид нар activity. За тий. Янз бүрээр хийн. Каракон. Заал авна те. Одоо арт терапи ч юм уу хийн. За уулан далах нь өрсөн өдрөө тэмдэглэн, буйны ажил хийн. Юу хийж болох зүйл нь одоо тэрийг би ингээд сануулсан таахгүй. Манайхан дотроос гардаг. Тэнгүүд нөгөө хүмүүсийн оролцоо нь аюу их хэвээр. Тэгээ сар болгон тэгээ явж захаар чинь нөгөө манайхан нэг надад хэлчихсэн яах. Би яг ингээд миний фул ингээл ингээл тоглоом тоглодог ч төвхтөө чинь тэнгүүд ингээл яг ингээд хамгаалтын мөрхөл дуусаад байгаа юм шиг өндөрсөн ингээл актив ихээр гоё болчихно гэдэг. Активити хийж явах хэрэгтэй. Цэвэрлүүдийн хувьд өөрөө би бас ингээд маш сургалт ордог байгууллага дээр. Тэгээ сургалтаа орж юм. За тэгээд дээрэс нь төрсөн өдрийн арга хэмжээг нь байна. Одоо яхаа дийлэх байгууллагууд хийж байгаа. Хамгийн чухал зүйл нь юу гэхээр ажил дээр чөлөөтэй байлгаж чаддаг байхгүй. Одоо таймли гэдэг өөрөөсөө уяатан цагийн хуваар ингээл энэ дэшнаш шилдэг хийж байгаа юм нэ. Ажил дээр ингээд бас болохгүй. Гэхдээ тэрийн цаана хариуцлагатай байдлыг бол өрүүлж хэлдэг. Тэгээ уяатан цагийн хуваартай гिचэнгүүд алга болоод ажиллаа хийхгүй ингээд хариуцлагатай яваад байгаа юм бол уучлаарай. Биш байхгүй юу тэл. Тэгэхээр тэрийг маш сайн сануулдаг. Ажил дээр найп хийх боломжийг нь олгоно. Тэгээд яг ингээд дөнгөж төгсөөд ороод ирсэн хүүхдүүд чинь бид нар шиг 8-9 цаг суугаад чадахгүй штэ. Тэгэхээр ингээд ятраад тоглоомтчод нэг гэхдээ хэтрүүлэх юм бол наа чинь бүтээмж болох болчдөг 20 минут унтчих гэж. Тэгэл иймэрхүү байдлаар ингээд арга хэмжээ аваад явчих. Тэгээд их чөлөөтэй уур амьсгалтай. Би ажил дээр намайг хинч намайг захирлаа гэдэггүй. Намайг бүгд буруу гэдэг байхгүй. Буруу. Биш одоо ингээд хүн болгоны буруу гэдэг. Надаас ихчжсэн, ахчжсэн, дүүжсэн буруу амар байдаг. Яг тэгэхээр цаг гармаргүй. Ханаасаа тийм харилцаа үүсчихэж жоохон явдаггүй. Тэгэхээр бид түрүүндээ найз болоор ах юм боо гэж явждаг. Тэр нь хэмжлэн гинүүд байдаг, дуртагтай гинүүд бас байж магаддаг. Айгүй их ирчүүчийг мэдэрлээд бодохоос ирчүүчтэй дээр нь ингээд юм гоё юм айгүй нөхөрсөг юм уур амьсгалтай. Ерөөс анх уулзаал битэр чинь бас анх удаа уулзчих штеп бид хоёр тэгэхэд ингээд шууд ингээд айгуу дотно юм шиг мэдэрчтэй тийм. Тэгэхээр энэ бас ажилд нь илүү нөлөөлттэй байд юм бол одоо энэ мэдээж хамт олон өөрсдийн дотоод уур амьсгалыг бүрэлдүүлэхэд бас чухал байна тий. Тэгээ бас цаашлаад нөгөө харилцагч татах өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргах гэдэг дээр бас тийм. Тэгэхээр яг энэ дээр бас айгүй их чухал байгаа дам болоо гэж бодчих юм. Яг саяны ихтер ингээд бодоод янгууд ингээд одоо манай стартапууд дээр бас
толгороод байгаа асуудал ч юм уу эсвэл нөгөө шид борлуулалтаа ингээд бол хийж ээж хиймээр идэг тэгвэл яг ханаас эхлэх үү яах уу гэд ер нь нэг асуултын тэмдэгтэй байгаад штэ тий бүх хүн одоо болор хөшиг байхгүй байгаа тий яаж ер нь одоо тэр залуучууд ингэж өөрийгөө ивтэлчих юм өөрийгөө ингэж нээлттэй болгох вэ аюул чухал одоо ингэж ялангуяа одоо фаундерууд тим байж эсвэл нөгөө Старковын пүжээр залуу байдаг шүү дээ маа. Бүдэ болсон чинь ер нь SEO хүмүүс стартап эрхэлж байгаа хүмүүс энтерпренертэй ялангуяа юм хүмүүс өөрийнхөө нөгөө шат суух хэрэгтэй. Аюулж өөрийгөө дайчлах хэрэгтэй. Айцгүй байгаа хэрэгтэй. Тэр ичих нүрээ илгэндээ наах хэрэгтэй. Тэгэхгүй л амжилтанд хүрэхгүй яг үнэндээ тийм. Тэгээ санаа зовоол ингээл эйв толонгоод эсвэл нэтворк хуваалт одоо хамгийн хойд суучаад хэн над дээр ирэх болтоо гэсэн сууд байдаг байхгүй. Тэгзэж тэгдэггүй. Тэнд ингээд чоншиг байх хэрэгтэй байхгүй. Тийм. Хонь сүрэн нуурсан чоншиг бүрхшаа дайх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл өөрийг хинч таних байгаа тэм над дээр ирэх болтоо гэдэг хүмүүс хинч ирэхгүй ойлгомжтой шүү дээ. Танигдсныхаа дараа сууж болно л тоо жоохон тайм. Тийм учраас эхлээд хүн таних хэрэгтэй. Яг тэр нэг ивентийг нэтворк нэг зохион байгуулж байгаа юм шиг нэг очил баг өмнөөс нь сайн байна уу ороорой гэдэг ч юм уу. Баг тий. Яг хэрэгтэй. Гол дүр болоо. Өөрийгөө дайшлах хэрэгтэй байгаа. Яг ингээд ажиглаад байхад тийм байл та ингээд жоохон манай нөгөө IT-ийн салбарын хүмүүс ялангуяа ийм дотгошоо хүмүүс баг. Тий нөгөө энэ компьютерийн хардаг гэсэн шүү дээ. Супер дотгошоо. Яриг нь өөрөө л ойлгоо. Өөрөө л. Тий. Тэгмэд түнд ингээд хэрэглэгч тэрийг нь ойлгохгүй юм байл. Ингээд database, API тэгээ юу гэдгийг ингээд нөгөө мэрэгчлэг хэллэг ихтэй тий. Тэгмэд нөгөө хүн тэр чинь ойлгохгүй шүү дээ. Тэрийг маш ойлгомжтой хэлэх хэрэгтэй. Тэгээ тэр одоо тэнгууд дунд нь орчуугчуд авах хэрэгтэй. Сим менежер мэдээлэл системийн инженер ч хүмүүс яаж идэг тэр хэрэглэгчтэй ойлгох. Гэхдээ тэр хүмүүсийн буруу биш л дээ. Энэ бол нэг цаанаас яг ингээд ингэсэн хүмүүс байдаг. Тэрийг жоохон эвдэх хэрэгтэй. Хэрвээ яг технологийн чиглэлийн юу байх юм сенер байх юм бол бусд нь бол тэгээд одоо яг нөгөө маркетинг одоо юу гэдгийг бизнесийн хүмүүс харьцангуй гайгүй хичээлээд байж чаддаг. Тийм ээ. Тэг өөрийгөө эвдэх хэрэгтэй. Тэг хүн өөрийгөө гүйсэ бүтээдэг гэдэг шиг тэгэл өдөр болгон сорилтаа тулгын тэрийг давж гарах хэрэгтэй л гэсэн үг. Тэг миний бодлоор бол тэгж боддог. Тэгээд яг нөгөө миний хувьд яг би ч бас анханасаа бүр ийм байгаагүй л дээ. Яг 10 жилдээ өнөөрөө сониноос гэдэг шиг. 10 жилдээ нэг яг бүр 8 настай тахтаа ундаа зараад явдаг гэсэн байхгүй. Болоор аваад 100-аар зараал. За 30 төгрөг ашигт. Өдөрт 200 төгрөг заяа. Тэнгүүрт нь 200 төгрөгөөр нь элэг аваад нэг ил цудаа аваад гурил аваад тэгэл явна. За тэгээ явж байгаа дараа мөндөг зардаг боллоо. Мөндөг нарийн ашигтай байна. 60-аар аваад 100-аар цаана. 40 төгрөгийн ашигтай. Тэгээ явж байгаа лангуун дээр суудаг боллоо. Гэж явсараад хайлтсаж сурсан юм болов уу гэж бод. Ер нь жоохон зараа сурцсан. Хүнтэй харьцаа сурцсан шүү дээ. Хөөхд байхасаа тий. Энэ хүнд яаж энийг хэлвэл энийг авах вэ тий. Гэдэг нь ингээд багасаа жоохон мэдрээ сурцсан юм уу гэж би бас боддгийн. Тэгээд яг ингээд технологийн компани байгуулалт явж байгаад бол хан мөргсөн л дөө. Одоо 22 онд ингээд за яг бүтээгдэхүүн болоод байгаа юм шиг хөгжүүлэлтээ би өөрөө ингээд сайн хийдэг гэсэн. Тэнгүүд надад өшөө маркетинг юм, борлуулалтын хүнтэй харилцах, нетворкинг гэдэргээд олон чиглэлийн туршлага хэрэгтэй юм гэж бодсон. Одоо 1010 жилдээ тийм гэдэг байна нэргүй л дээ. Тэнгүүд сургалтууд сууж хэлж байгаа. Хүнтэй ер нь ингэдэг чинь яг өөрийгөө болчлоо гэж бодсон цагаас эхлээд зогсч хэлдэг байхгүй. Онч хэлдэг. Ажлын байранд ч гэсэн ялгаагүй. Нэг ажилтан өөрийгөө за би энэ компанид хамгийн юм хийж байна. Энэ компани наадгүйгээр явахгүй дээ гэж бодсон цагаас өөрчлөөрэй. Та ажилдаа хэрэггүй хөндлөсөн байх гэсэн үг. Бакэнд дараа яг юм гараад ирнэ гэсэн үг. Тэр залуучууд би бас энэ хэлэх дуртай. Тэгээ өргөжлүүлээд яриа руу ороход Harvard менежментрийн нэг хөтөлбөрт 4 сар 5 сарын хөтөлбөрөөс тэнд бас явж исэн. Дандаа захирлуудтай танилцсан. Менежертэй танилцсан. Тэгээ анхны манай харилцагч нь бол манай найзууд тэр залуучууд. Дандаа тэр сургалтанд байсан. Авчаад нэг уулзч яхаа, авчаад уулзч провайд ингэмээр тийм ээ. Тэгээ явж байгаа. Тэгээ дараа нь бас хүмүүс сонирчож магадгүй те. Чин зөрөг багш байдаг Дэлканагийн манай багш миний багш. Би ингэстэй хүмүүст ингэж харьцах хэрэгтэй. Үний арга ингэж олон гэх маш олон юм зөвлөдөг манай коуч гэж хэлж байна. За тэгээ мэдээж дээрээс нь олон хүн байгаа. Даваа жанс одоо манай юм старсан өсгөн байгуулж гэх. Тэр болгонтэй маш уулзсан үлээ. Тэгээ би ингэдэг байхгүй. Миний сонь би болохоор нөх хүнээс уулзчаад нэг газар илтгэл тавьчаад ч юм уу те. Эсвэл бүтээгдэхүүнээ танилцуулан явж байгаа ч юм уу. Надад бүх зөвлөгөө юу гэж асууд. Дараа. Заавал. Тий. Би энэ дээрээ яаж ирсэн бэ? Чи энд юу гэж ойлгосон бэ гэж асуудаг. Тэр аягүй чухал. Хүмүүс тэгж чаддгүй зарим хүмүүс хичээд байдаг. Эсвэл ингээд хэлэнгүүд
ууглаад идэх. Аа. Миний хөш энийг жоох ингээд засчвал гэнэ. Тэгээд 90 ингээд ахын явахгүй шүү дээ. Тэг шүүмжлээс битээ тий. Аль болох өөртөө сайжирч болох тэр давуу тал хүмүүсээс олон харч. Тэгээд бүгдийг авах шаардлагагүй шүү дээ. Бүх зүйлийг баг шаардлагагүй. Өөрсөн сонсоо батчихвал хэрэгтэй юм шүү гэж боддог. Тэгээд одоо ч ихсэн суралцж байна. Санхүү дэмжлэг өдөрт ажилтны юм бад та магистранттаар ингээд сурал явуулчихлаа. Гэхдээ хан мөр гэсэн тийм мэдрэмж төрөөд тэг яах ёстой юм бол гэж эрэл хавал хэлнээс суралцаал явж байна. Одоо угсаа нэг юм өөрчлөлттэй нийгэмд бол хүн зогсол юм бол өөрөө өөрчлөгдөх ёстой байнга тогтмол тий. Байнгын ингээд суралцж байгаа хэрэгтэй. Даа манай залуучууд ч гэсэн хэлдэг. Хэдүүлээ дэлгүүр гармаар хамт их хэмжээний хүн болж хэрэгтэй. Хэл усаа сайжруулъя, технологийн чадруудыг сайжруулъя. За Монголдо баймаар авал тэгээд окей та. Гэмээр хараа байж болох юм шиг 20 ангит мэдэрчлээ таймлээ. Гэхдээ бид нар энэ хангалттай биш шүү те. Шүү том зүйлийг зорж байгаа шүү. Мэдрүүлдэг ба тийм болохоор манай дүүрстэй ч аягүй тийм суралцдаг гоё залууч. Би хүртэл суралцсан шүү. Тетраса залуучууд. Тэгэхээр одоо таймли маань өөрснөө бас ийм эрч хүчтэй юм итгэвтэй бас байгаа учраас 2023 онд маш олон 3 том нөгөө тэргүүний стартап болсон тий. Тэр чи ямар 3 юм бодолтой аж үйлдвэрлэлийн техникийн залуу шинэ стартап бодлого жилийн танхимын гарны бизнес эрхлэгч энтерпренeur гэдэг шагналыг авсан. Тий. Тэгээ бас тэгээд Android аварц гэж жил болгон болдог тий. Android-ийн нөгөө Unlock гэдэг аварц тэрэн дээр шилдэг аппликейшн гэсэн маш олон аппликейшн өрсөлдөж байгаа. Шилдэг аппликейшн. За тэрний бас тухайн жилдээ нөгөө яг IT-ийн салбарын шинэ жил болдог Digital Night гэдэг бүх стартапууд бүх технологийн том акулууд оролцсон. Тэндээс шилдэг гарны бизнес гэдэг стартап гэдэг шагналыг авсан. Ойрхон шагнал гардал тийм байлаа. Тэрэн дээр нэг нь шилдэг старт. Тэр бол нэр үнэхээр гайхалтай байсан. Вау. Тий. Бүр бид нар чинь бүр нэрээ авчлаа штэ гэл те. Угаасаа зорж исэн чадна гэд явсан. Тэгээд шагналыг дагаж нөгөө маш их хариуцлагаар хийв. Миний хамгийн их баярлсан зүйл юу вэ гэхээр манай залуучууд энийг ингээд мэдэрчлээ. Тэ таймли үнэхээр текст үнэхээр цаашаа хангалттай явж чадах шүүгүүдийг мэдрүүлчлээ. Хэлжсэн зүйлээ ингээд дүнжтэй авчаад тэр нөгөө бүр ингээд тэр шагналыг нь авчаа хаална гэдэг чинь хамгийн гой мэдрэмж байгаа. Хэлж чадлаа шүү дээ. Энэ хэлж ирэх хэрэгтэй байна гэд. Тэгээд дахиад нэг хэлдэг зүйл нь юу вэ гэхээр окей. Өнгөрч болохгүй. Бид нар хамгийн шилдэг юм те. Тэгэж бодох юм бол хэдүүлээ байр суурь алдна. Тэр зогсож болохгүй үргэлж шатаад суралцах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлдэг. Энд нэг юм гоё юу гэдэг чинь Memento Homo гэдэг нэг Ron гэдэг байхгүй. Ялт байгуулсан генералуудаа хөвсөн төвтөн зүйлгээд боолн хараас нь чихэнд нь хэлдэг гэсэн байхгүй. Memento Homo гэдэг. Юу гэсэн юм бэ гэхээр чи бол зүгээр л хүн шүү те. Эзэн цагт хүн шүү гэдгийг хэлдэг. Даруу бай гэдэг нь хэлдэг. Тэгэхээр тэрийг байга санаж явлаа. За ийм амжилттай 2023 он бол одоо таймлигийн хувьд бол маш мундаг том 3 стартап одоо энэ технологийн инновацийн хувьд маш том 3 том шагналыг хүртсэн. Баяр хүргэе. Тэгээд бас ийм инновац шингэсэн бүтээгдэхүүн хийж амжилтанд хүрч байгаад нь бас баярлалаа. Тэгээд бас энэ стартапуудыгаа дэмжиж ажиллаж байгаа энэ компани танилцуулъя. Biomon-ны энэ нарны тос байгаа. Тэгээд одоо халуун улирал болж байна. Тэгэхээр та бүхэн бас энэ Biomon-ы сан кремийг ашиглаж үзээрэй гэж хэлсэн. Тий, хэрэглээрээ баярлалаа. Энд 50 гэдэг чинь бүр сайн юм билээ шүү дээ. Тийм, энэ чинь нөгөө энэ тоогороо бидэг те. Тийм. Тэгэхгүй сайхан нэрээ Biomon-ыг авсан юм биш үү нөгөө өсгөл. Тий, өсгөлд нөгөө голомттой ингээд явж хагаад намнаас цэдгүй тэг яг энийг авсан. Баярлалаа. Хамтарч манай бас тийм манай дэмжиж байгаа оролцож байгаа тий. Тэгээд Biomon брэндтэй баярлалаа. Баярлалаа. Түрүү нөгөө одоо ингээд ер нь таймли хамгийн анх хөрөнгө оруулалтаа яаж босооч гэсэн бэ? Хөрөнгө оруулалт нь яаж авч ирсэн бэ? Өөрөө хөрөнгө гаргаж ирсэн үү? Тий. Стартапууд мэдээж анхны хөрөнгө оруулалтыг бид нэр өөрсдөө гаргасан. Гуруулсан. Тэгээ зүгээр нөгөө хоосон санаатай хүмүүс байгаа шүү дээ. За ингээд тгийгээл ингэж юус болох юм болов гэж гаргаад тэгэнгүүт нөгөө хөрөнгөний хэмжээ дуусна л та. Удирдагч хүн дөрөв 300 дээр анхаарч байгаа хэрэгтэй. 3 нөөц дээр анхаарч байгаа хэрэгтэй. Хүний нөөц, цаг хугацаа, тэгээд хөрөнгөний нөөц гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт за хүний нөөцийг нь удирдах болж байна. За бид тэр ойлгоноос юм зүгээр яах юм те. Өөрсдөө удирдчихнаа. За цаг хугацааны нөөцийг бас удирдах чинь өдөр шөнөгүй суудаг байлаа. Маш их ажилладаг байсан.
өрнгийн нөөцийг удирдах гэсэн чинь орлого байхгүй юм чи яаж хийдэг байхгүй. Тэгэхээр анх оруулсан хэдэн төгрөг нь бас дуусаад байдаг. Тэг хүмүүс нэмэгдээд байдаг. Яах вэ гэд. Тэгж явж байгаад бид нэг MCS Ventures гэж байдаг. Хэд хэдэн газраас их гоё санал ирсэн. Одоо гэхдээ самаг байлнаг хэд хэдэн акселератор хүмүүстээс санал ирээд яг нөгөө бүтээгдэхүүнээ зах зээл дээр харгаад ингээ явж хахад давлгаан дөнгөж ингээ эхлэх гээд байна. Тэгээд бид нэр ерөөхдөө бодож байгаа. За хамгийн ингээд яах боломжтой зөв юм болов уу гэдэг MCS Ventures зэс өрнг оруулалт авах хэд хэдэн удааг болсон. Гэтэ тийм ордон бүтээгүүдэд тэр чинь ингээд илүү олон удаа 4-5 удааг болсон. 2 сард болцсон боц. Тэгээс үлдээ 10 сард болж байгаа байхгүй. Тэр хүртэл ингээд мөнчрөөрөө яваал цалин тавих мөнгөгүй. Бараг хагасчил илүү тий. Хагасчил илүү тэгээ цалин тавих мөнгө болчиход нөгөөд чинь ангаагаас суугаад байдаг яах вэ гэдэлээ гээд. За дэсэрээ угаасаа хэдүүлээ бол мөс савлаа явж байгаа. Тэгэхээр асуудлууд бол гарна тэрийгээ зохицуулаад шийдээд явъя гээд. Тэгж яагаад ямар ч гэсэн яг нэлээд тэг хэцүү үед манаас орж ирсэн. За тэгэнгүүт чинь нөгөө хөрөнгө оруулалт авчихаар чинь 50 ажиллах тийм бүртэл бүрдэж байгаа юм. Мөнгөө яах вэ? Энийг яах вэ гэхгүй те. Тэгэхээр гол зүйл маань нөгөө гол нь тайм яваа гараа. Тэгээд тийм проектынхаа хөгжил рүү аваад ингээд явсан. Тэгээ хөрөнгө оруулалт бол амжилттай авсан байгаа. Одоо бол өөрөөсөө тийжээ явж байна. Ямар ч асуудал асуудаг. Өшөөж том зүйлийг зорьсон явж байгаа. Одоо 2023 онд чинь маш их амжилттай ингээд ажилласан байж байгаа шүү дээ. Тэгээ шагналуудыг түүцсэн байна. Тэгэхээр одоо энэ 24 оны зорилго ер нь цаашлаад таймли маань ямар том зорилгоодыг ингээ урдаа тавиад ажиллаж байгаа. Ер нь ямар вижнтэй. Ямар дүр зургийг одоо хараад ингээд бичсэн байгаа байна мөрөөдлийнхаа самбар дээр. Мөрөөдлийн самбар дээр хэлчих байгаа. Мөрөөдлийн самбар дээр аюу гоё юм байдаг ш нэрээ. Манай мөрөөдлийн самбар дээр бид нэр ингээ бөөнөр 70 дээр амрыг тавьсан ба. Зураг хайсан тавьсан. Тэг хүүтэд ажил дээр оо ямар гоё. Хүүтэд бомбтоод байсан бомбтоо болчихлоо. Болцсон. Болчихлоо. Шинэ офс дурн гэсэн орчлоо. Тэгээд хийлэл явж байна. Тэнгэр том зүйл нь юу вэ гэхээр одоо зах зээл рүү гарна гэдэг зүйл байгаа. Тэрээ одоо алхам хийгээл явж байна. Хэд хэдэн газар руу өсөлт явуулсан. Одоо Монголын бас манай хэд хэдэн компаниуд мэдээж үс хаглаад тэнд очиод божигнолоод ирж шít. Тэр бас бид нарт их нөлөөлж байгаа. Бид нар ч гэсэн боломж байгаа юм байна. Ингэж явах хэрэгтэй мэн гэдэг зүйлийг ойлгуулж байгаа. Анх мэдээж нөгөө харж исэн зүйлтэй үеийг одоогийн байдлаар бол хүрсэн байна. Тэр нь юу вэ гэхээр за байгууллагууд ингээ өөрсдөө ороод ирдэг болчихсон гэж бодож байсан байхгүй. Бид чинь ингээд анх байгууллага дээр очиод ингээд хэлцүүлэг хийгээл 10 байгууллага дээр очиод нэг нь ч юм уу 2 ч юм уу за сонирхоод үзье гэдэг байсан байхгүй. За тэгэнгүүт одоо тэхгүй байна. Одоо өдөрт 10 байгууллага өөрсдөө бараг орж ирж ярьж байна. Тий өөрсдөө ярьж байна. Тэр нь мөрөөдөл хийсэн бол биелсэн байна. 21 аймагтаа нэвтрүүлэе гэж хэлсэн бол 2 жилийн өмнө алхал байлаа. Одоо бол 21 аймагт орсон гэлээ. Тэр нэг даваа талтай. Тэгээд зорж байгаа зүйлэл одоо гадаад зах зээл рүү байна. Гэхдээ тэрнээс өмнө хийх зүйлсүүд байна. Системийн шинжилгэлүүд байгаад. Одоо таймли маань нэрээ үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд таймли маань апмаа шинжлэгдэж байна. Тэрээс нь бэк одоо буюу админ хэсэг манаас давхар шинжлэгдэж байгаа гэсэн. Хүмүүст илүү одоо нэг ойлгомжтой. Одоо ойлгомжтой л доо. Гэтэ ишээ ойлгомжтой байх гэдэг үзээ тийм. Тэгээд дизайны шинжилгэүүд хийгдэж байна. Тэгээд энэ жил нэлээд том ажлууд төлөвлөсөн байгаа. Нэмэгдээд таад манаас ашиглаж байгаа ш тийм. Одоо зөвхөн ингээд цаг бүртгэл ч юм уу одоо асуудлаа шалгалт хэлцээснүүд байдаг гэсэн бид нэр цаг бүртгэлийн одоо цалин бодох суурьнаар цаг бүртгэлээр цалин боддог хөгжүүлэлтээ эхэлсэн явж байгаа гэх. Тэгэхээр нөгөө айлбал энэ ашиглаж байгаа байгууллагуудад үн цэнтэй хэрэглээг бүтэмжийг нэмсэн юм зүйлийг гаргах гэдэг хичээгээд байна тийм. Тэгээ одоо нөгөө хэрэглээд сурсан байгууллагууд нэг өөрсдөө viral marketing хийгээд байгаа. Тийм. Нөгөө манайх айгу хэрэглээд айгу амар хэлсэн шүү гэдэг. За одоо нөгөө нэг хууль гэсэн учраас түрүү хэлсэн шүү дээ тийм. Хурууч юм уу тэр байгаа. Ер нь заавал гарааны компани гэдэг чинь асуудал шийдэх ёстой байт юм уу? Яг заавал асуудал шийдэх ёстой байт юм бэ? Яг гарааны компани амжилттай гэдэг яг наад гэж. Тэгээ асуудал шийдэхгүй л тэр бүтээгдэхүүн хол явахгүй гэсэн. Бидний нэг яг би ч бас тэгж алдчихсан. Тэгэнгүүт асуудлаа харангуйтаа өөрийнхөө асуудлыг л явааддаг. Зөвхөн тэр нь миний асуудал болсон. Тэгвэл хүмүүс тийм асуудал тулгардаг ойлгочтой.
зөвхөн өөрийнхөө энэ үгээрээ бодоод шүү дээ тийм. Өнцгөр бодоод байдаг, хаа ганцаар бодоод байдаг. Тэгээд тэр нь бүтээгдэхүүнээ зах зээл дээр харангууд явдаггүй байх чинь. Тэр нөгөө мэдээж хэрэглэгчийн судалгаа сегментээ бас сайн хийж явах хэрэгтэй. Ядчил санаагаа нэг ойр орчмынхоо 5 хүн танилцуулч л та тий. Энэ санаа явахаар нөгөө чам таалагдж гин үү гэд. Гэхдээ нөгөө гэр бүлээсээ асуухаар нөгөө ээж нь аав нөгөө гоё юм миний хий гэж. Цаасан болгоо хүмүүсэл явуулж байна. Тэр бас их буруу юм лөө гэж би боддог. Жинхэнэ хэрэглэгчдэд нэг 4-5 хүнд ч болоо тестлүүлээд тий. Тэгээд явах юм бол илүү хүн зүйтэй санаа гарч ирэх байхаа. Тэр нэг юм судалгаа гэдэг юм лээс 5 хүн дээр ч 50 хүн дээр ч адилхан үр дүн гардаг гинэ. Идэвхтэй хэрэглүүлээд үзээ. Яг гол нь зөв хүмүүсийг сонгоод тэгээд явах хэрэгтэй. Мэдээж нэг нийтийг хамарсан бүх хүмүүс таарсан шийдэл гэж хизээч байхгүй. Жишээ нь Netflix-ийг одоо ихэвчлэн залуучууд үзэж байгаа. Тий. Юу гэдэг нь кофег бас яг гэх мэтчлэн ингээд яг нөгөө хаашаа зорих гэж байгаа. Тэр чинь тэгээд ямар хэмжээний цар хүрээтэй гэдгийг бас бодож авах хэрэгтэй юм болоо гэж би боддог. Тэгээд бас яг нэмээд нэг зүйлийг хэлэхэд хүн болгонд санаад байхгүй. Заага. Тэгээд таймлиг мөн хүн бодож лээсгээс надад хэлж ийсэн юу гэдэг нь Facebook шиг аппликейшн биех гэж оролдож байсан гэж хүмүүс ярьж л байдаг. Лендийг бас хүмүүс ингээ гарсныхан дараа тийштэй санаад бодоо явж ийсэн. Би ч гэсэн бодоол гарахаас өмнө оюутны зээл гэдэг энэ аппликейшн хийх үгээ бодоол явж ийсэн. Гэхдээ яасан гэхэлэр хийгээгүүд нь гол байгаа. Хийсэн л хождог. Тэрнээс шүү санаагүй хүн болгон бодно. Адилхан тарихтай юм чинь. Тэгээд хизээч одоо ганцхан надад толгорсон асуудал гэж байхгүй. Тийм болохоор эхлээд хийх хэрэгтэй байна. Багахан одоо нэг шатлууд байгаад байна шүү дээ. Хамгийн эхлээд санаа хайдаг цаасан дээр болоо хэд хүмүүстэй хэлцүүлээд тэгээ наар болохоо прототипийг гаргаад дизайн гаргаад тэгээд ингэж явах хэрэгтэй байтал тэгээ манайхан санаа гаргадаггүй жоохон султал юм. Тэгээ нөгөө одоо бидний яг өмнөх подкастууд дээр ч гэсэн бас яг ярьж ирсэн л та ядаж. Угаасаа ингэж хүн болгонд л санаа байдаг. Энийг бол яг үүсгэн байгуулагч болгон ярьдаг тийм. Тэгээд 3-р баг нэг ижлэх санаа байгаа. Тэгээд хин төрүүлж хийсэн, хин төрүүлж тэрийг цаасан дээр болгосон. Одоо л харьцангуй дэмжлэгүүд маш их болчлоо шүү дээ. Ийм хувцсуур төвөөд байна, хөрөнгө оруулагчид байна. Тэрийг гагцхуу хин хийх үг гэхээр тэр санаатай нөгөө хүмүүс маань үүсгэн байгуулагчид маань хөдлөх хэрэгтэй, тэрнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй, бас хөдөлмөрлөх хэрэгтэй тий. Тий одоо яг энэ танах шиг юм акселератороо өшөө олон болоос тий. Тэгэхгүй л хэцүү штэй хөрхөдөө бид нар чинь гой санаа олцоод буруу техникээр яваад байл яах. Тэгвэл танах шиг одоо энэ манай энэ хавт энэ хав шиг юм акселераторууд гарч ирээд биднийг бойжуулаад туслаад дэмжээ алдаан дээр нь ингээд зөвлөөд зөв чиглүүлээд явах нь аюул чухал байгаа. Тэгэхгүй ингээд ухаан тавьж болно. Гой санаа олцсон байж болно. Гоё юм хийцэн байж болно. Гэхдээ алдаа гаргах эрсдэл өндөр байдаг байхгүй. Хайран харамсаар хүмүүс одоо байна удаа ингээд найз донд ингээд явж байгаа. Ингээл гоё санаануудтай тэгээ хийгээлээдэг мангар олон жил болсон. Манайхаас өмнө хийж лээсэн. Одоо ч хийж байна. Тэнгүүд тэднэрт нэг одоо яг тандем одоо зөвлөхөө, ментор, коуч одоо бизнесийн чиглэлийн, маркетингийн чиглэлийн зөвлөгөөнүүд аюул хэрэгтэй. Тэгээд тэр залуучуудаа ч гэсэн ихэд зөвлөгөө авахаасаа битгий ичиж айгаа чи, очиж уулзаа чи, хамтрал хийх хүмүүсээ зөв сонгоод гоё яваач гэж хэлдэг. Яг үнэ. Тэгээ одоо манайх жишээлх юм бол яг ингээд 2 удаа сонгогчлагаар болдог. Зарлалдаг бас юм. Тэгээд энэ жилээс болохоор ер нь бол албан ёсны сонгогчлагаар болтол 2 удаа зарлагдана. Гэхдээ албан ёсаар 365 хоног нээлттэй байна. Та нар төсөл санаануудаа авчираад ядаж нэг уулзаж үзээд ядаж нэг удаа аплайдаж үзээч гэдэг мессежийг бас өгөөд байгаа. Тэгээд тэрэн дээрээ нөгөө хүмүүс маань өөртөө санаачлахтай байх хэрэгтэй тий. Ялангуяа эхлэе гэж бодож байгаа нөгөө үүсгэн байгуулагчид маань өөртөө санаачлахтай бэжэж хөрөнгө оруулалтыг татна. Үйл ажиллагаагаа эхэлнэ. Тэгэхээр 365 хоног нээлт болж байгаа юм. Ямар гоё. Тэд чи нэг зааж жилдээ нэг 2 удааг явчихдаг штэ. Тэг нээлттэй байвал болно гоё юм шиг. Тэг хизээч хамаагүй те ирээд уулзаад яваад. Чидэг маш гоё явсан шүү дээ яваад ирсэн чинь. Хэдэн болохгүй байршдаг тий. Маш их боломжууд ер нь бол яг манайх чихгүй бусад хурцсуур инкубаторууд гэсэн үед л яг ижлэхэн юм аюул том боломжуудыг нээж байгаа хөө нөгөө халтгаас нь сэргийлээ тий. Зах зээлд гарахтаа ингэж байгаа бол илүү амжилттай. Бид нарыг нөгөө хөрөнгө оруулагч ч юм уу мөнгө гэж харахаасаа илүүтэйгээр яг ингэ туслагч хамтраач гэдэг байдлаар бас харах хэрэгтэй. Тиймэрхүү юм
бас байгаад байгаа. Тий. Тэгэхээр бас нэг юм асуумаар байдлаа да. Таймлигийн хувьд одоо ингээд ерөнхийдөө ингээд сонсож байхад бол мэдээж болорхон маань өөрөө бас аюу итгэвтэй ингээд нийгмийн юу сайтай те хүмүүстэй сайн манлайлал сайтай. Тэгээд юм учраас бас юм ингээд аюу амжилттай явж байгаа. Дээр нь ингээд цаг хугацаагаа аюу зөв болсон те. Таймли яг цаг хугацаагаа зөв мэдрээд ингээд бүтээгдэхүүнээ гаргаад өгчүүлж ирсэн. Тэгвэл бас мэдээж бэрхшээлүүд байсан бах те. Яг ингээд одоо зах зээлд гараад борлуулалтаа хийгээ явцад тэгэхээр хамгийн хэцүү юм нь юу байсан бэ? Яг таймлигийн хувьд дээр хэлэх юм бол хамгийн асуудал бэрхшээл гэж бодсон юм нь юу байсан бэ? Дандаа гоё зүйл хийгээ. Тий. Яа ингэ. Мэдээж маш хэцүү зүйл тулгарна л да. Дөртгөл хөрөмгнөөс ахуулаад хүн болохоос ахуулаад одоо ажлын байран дээр хүн болно гэдэг үлээс жоохон чангалцсан. Хүний нууц тий. Хүний асуудал байна. За тэгээд өрсөлдөгч нарын асуудал байдаг. Өрсөлдөгч гоё яадны дараа нь ярэ. За тэгэхээр яг анх тулгарч ирсэн асуудлууд юу вэ гэхээр мэдээж хөрөнгө нөөцийг үл хэлцээ. Тийм учраас маш хурдан гарах хэрэгтэй. Ширээний ард суугаад чи хизээж хөрөнгө босохгүй байхгүй юу? Гараа явж явах хэрэгтэй. Гараад явах хэрэгтэй. Юу гэж одоо борлуулагч юм бол гараад яв те. Тэр компаниг өдөртөө яаж явах юм ингээд хүмүүстэй уулз, танилц. Одоо нэг худалдаа авалт ихэд хүмүүсийн шийдвэр 80% нь SEO-г хардаг гэж байгаа байхгүй юу. Тэр чинь энэ компани захирал өөрөө бүтээгдэхүүн дээр ихтэй байгаа юм бэ гэдэг юм мэдмээр байгаа юм. Тэгэхээр ихтэй байх хүмүүс даваа хэрэглээд үзье гэдэг юм явдаг. За дараагийнх нь асуудал юу гэхээр одоо нэг юм баг хамт олонны нэг юм байна. Баг хамт олоноо байнга хурцлж авах хэрэгтэй. Тэгэхгүй унах гэдэг баг байсан байдаг. Тийм болохоор ингээд өөрөө ойлгож байгаа зүйлийг багийнхандаа ойлголцох. За тэр дотор нь галын насаах хэрэгтэй. Галын насааны тул аюул чухал. Баах би санаж байна л та одоо ишээ юм гоё байгаагүй. Одоо ингээд манай шинээр залуучууд орж ирэх юм бол таймли юм компани тийм том тийм шанс авсан хэмжлтэй байх юм байсан. Тухайд бол манад байсан залуучууд бол өөрөө тийм юм мэдэхгүй баа штэ залгаач тавьж чадахгүй ингээд явж хаад яана энэ одоо таймли хэцүүтэй гэж бодчихсон ч хүмж байдаг байхгүй юу. Тэгмэд тэрийг нь би ихэд яасан гэхээр үгүй би өөрөө ингээл амар ихтгэл өнөшлөлт яваад идэг. Манай залуучууд ингэж бодож байгаа юм энэ явахгүй штэ гэдэг. Тийм учраас багийнхныхаа тэр нөгөө майндигийн сэргэн гэдэг дээр бол байнга ажилтдаг байсан. Тийм болохоор өөрөө байнга эрэг байх хэрэгтэй болчиход байдаг хэцүүтэй. Тэгэхээр чинь ингээд асуудал байсан. Ингээ хамт олноо ингээд босгоно гэдэг үл миний хувьд бол хамгийн чухал зүйл байсан. Хаагч ч манай хамт олон үнэхээр супер. Үдчихэж байгаа бол хайртай шүү байна. Бро гэдэг. Тэгээд тэр аюул чухал. Нэгэнт хүчийг авцсан, нэгэнт ингээ гал цаваа мэдэрсэн хүмүүс бол хэр барыг унахгүй гай. Тэгээд нэг гоё зүйл нь манай тэр нэг хүний нөөц ирэх царцсангүй баг. Одоо нэг эрэхт би ороод ажиллаж байгаад гарах нь баг байдаг байхгүй. Тэгээд компанидаа соёлтой уусчихжээ. Тэгээд нэг идэс болж чаддаг, гэр бүл болж чаддаг. Цаадачуд байна. За тэгээд дараагийн бас нэг хэцүү зүйл нь мэдээж танигдaltaй аюул чухал байсан. Би ингээд хүмүүс намайг энэ сте нэр амар амбицтай хэрэгтэй ч юм уу гэж зарим боддог гэж магадгүй. Одоо тийм байхаас аргагүй байгаа байхгүй. Надад маркетинг хийх одоо телевизээр нь гаргах мөнгө нь олгох тий. Тухайд анх нэтворк нь байдаггүй байлаа. За тэгээд маркетинг мэрэгжлийн маркетер хүн байхгүй. Бүгдийг нь өөртөө хийж байгаа. Тэгэнгүүт одоо хамгийн хийж болох зүйл нь юу вэ гэхээр өөрөө л нөгөө мөсийг хавлаад өөрөө түлээд тэгээ заримдаа оруулсан ботноос урс санаа зовж байгаа. Зарим хаттай уулзсан гот бол жоохоо одоо тэрийг ашиглаараа стартап таамаг. Жохон ингээд нэг олонний танилцсан маа мэдгүй хүнтэй болсон. Маа зураг нав. Тэгэхээр зөвшөөрлийг авна л та тэр чинь. Зарим хүмүүс дуусч магадгүй. Ихэнх нь манай найзууд таньдаг хүмүүс гэдэг болохоор тэгдэг зүгээр асуудал үүдэг байсан. Одоо ч тэгж байгаа. Энэ л уулзсан шүү гэх. Бас нэг тийм яа. Бааш тэгээд тэр нь их чухал гэдэг юм тэгээд үнийг орлуулчихгүй юм шиг зөвшөөрлийг аваад тийм хөл төр чинь гэхдээ уулзт найдаа татаа өөж тоож. Тэр аль аль талаа танигдсан тий аль аль талаа. Би нөгөө ограхгүй нөгөө өмж аль аль нь нөгөө нэг вин байх. Тийм зүйлүүд дээр тэгээ ингээд маркетингийн асуудал, орлуулалтын асуудлууд ингээд байсан. Тий. Гоё тэгээд асуудалгүй стартап энтерпренeur гэж хаа байх вэ? Тэгээ шийдээд явах хэрэгтэй. Гол нь тууштай байх хэрэгтэй. Нэг удаагийн цохилтонд ингээл унаад өгүүлээ ч. Тэгээ онгууд нь дахиад босоод ирлээ. Дахиад нэг цохооч гэлээ. Босонгууд дахиад захалтаа. Хуулах тавтай. Тэгж чинь нөгөө амжилт бүгд тийм бол гэж боддог ш. Тэгээд
зүтгэжлээ да. Нөгөө нэг дээшээ нөгөө өсөрдөн штэ дээшээ өсөрөхөд хүн ингээд эхлээд доош буугаад тэг өсөрдөн штэ тэг хэрэгтэй гэж ярьд юм л штэ тий. Бид нар дэше өдрөө өсөх юм доош суудаг. Доош эхлээ суу тэгэхээр өсөрнө. Хамгийн гол харах нь бол бид нар хойшоо татдаг те. Яг тэр шиг явах хэрэгтэй байхгүй. Хойшоо чихэр хол ингэж ухрах ч хамаагүй. Гол нь тэндээс чихэр хурдтай сургамж авдаг хөшөө аваад явж байгаас гэж би боддог тий. Намайг яг өвчтэй бод манай нөхч хэлжсэн. Зүгээр номыг хойш нь татах тусам хол явдаг ингээд тэр үед чинь би бүр шавда боцсон байлаа шүү дээ. Одоо нэг амьдрах болов. Доошо унах тусмаа. Тий. Тэр үг надад бүр аюу хүч өгжсэн. Тэгээд яг нэг хүнд хэцүү үед ингээд хэлсэн үгнүүд бас их гоё бууд юм байлаа. Манай найз намайг хатавтаа твтж байгаа дээрээ анхаарч цавдаг. Зүгээр өшөө одоо ороохон гараа ширх хүн байхгүй юу? Гэлжсэн. Тэгээд тэрийг би одоорч бодож байна. Тийм Монголын тийм үгнүүд бас их гоё тий. Нөгөө 7-д ордоод 8 сихдэг мэгдэг гэсэн ингээс амар ухаантай өгнөд их байдаг. Тийм тэгэхээр ерөнхийдөө ингээд Болор хүүгийн яриаг ингээд сонсохоор айгу хувь хүн татаас нь айгу их юм суралцмаар санагдаад байгаа байхгүй. Одоо энэ яг стартап хийгээд компаниуд өрдөн байгуулад өөрөө ингээд энэ юугаа бүтээгдэхүүнээ хөгжүүлээд явах, хамт олон өдөртөх, хүмүүстэй харилцах энэ бүх тал дээр амар юм ирч хүчтэй тий. Тэгээ бас хэллээ штэ тий хаяа бас ингээ гутармаар л штэ тий тэгтэл ингээ байнга ингээ айгуу гоё импозтэй ингээ хүмүүсийг ингээ урд нь гараад чиглэлээ явах ёстой гэдэг. Тий тэгэхээр энэ ирч хүчээ хаанаас авдаг вэ? Юунаас авдаг вэ? Ингээ юугаар өөрөө ингээ хурцлж явдаг вэ? Мэдээж одоо энд бол хамгийн чухал зүйл гэр бүлийн айл та. Хэрвээ надад тэгэж ингэж ажиллах нөхцөлийг манай гэр бүлийнхэн манай эхнэр хүүхдүүд за гэрт маань хүүхдүүдийг мань харж байгаа адам аав ээж маань тий. Боломжийг олгоогүй бол би чадахгүй штэ. Би стартап эхэлж байхдаа ажил дээр баг хоног жисаад байсан. Байнга хамгийн их дээр нь хамгийн сүлд явна. Бүх ажилтнууд явсны дараа явдаг. Тийм байсан. Тэгээ би старт эхлэхдээ асууж илээсэн л та. Тэгээ за яг ийм юм хийх штэ. Тогтмол цалинтай байсан. Гэтээ би ингэж үзмээрээ 2 жил намайг тийжээж чадах уу гэж асууж байгаа. Эхнэрээс тийжээж чадах уу тийсэх үү. Өөрөөр цаг наргүй ажиллах бах. Өмнө нь л яг тэгэл өглөө 9 дээрэл 6 тараал ингээл амар хаппи ингээл байдаг байсан. Төрсөн өдрөмдөр тэмдэглээл баян ингээл орж гараал ингэдэг ч юм уу. Яг стартап болсоос бүх юм нэртэй маш цаавгүй болоод маш их тийм ачаалттай ажилдаг. Тэрийг давж чадах уу гэж асууж байсан. Чаднаа л гэсэн. Тэгээд өнөөдрийн хүртэл энэ амжилтанд хүрэх бас нэг шалтгаан бол манай гэргээрээ тэгээ Отгон цэцэг гэдэг наран сургуулийн менежер. Ямар гоё. Шүү. Тэгээд ер нь бол тэгэж чадсан. Тэгээд чөлөөтэй ажил боломж юм болж хүмүүс ингэ гайхдаг байхгүй. Чи ер нь гэртээ хондоо гэж байгаа шүү дээ. Чи тэгээд гэр бүлтэй цаг гараад хүү гэл. Яг үн тэгж ажиллаж чинь л та. Гэтээ орохгүй. Амралтын өдөр байн уулзах хичээж байна. Уулзах хичээж байна. Уулзах хамт байгаа. Хичээж байна. Цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээж байна. Нэг удаа болцохыг хичээж байна. Хүүхдүүд ороо ирчээд нэг салхитуулахыг хичээж байна. Хичээж байгаа тийм. Салхитуулдаг. Тэгэл явж энэ тэгээд хань манаас тэгээд маш том хүмүүс байна. Би ч одоо 4 хүүхэдтэй тэгээд чи 4 хүн намайг дэмжиж байна. Манай ээж манаас байн дэмждэг. Хөрхи ингээ пост ингээ таяа ингээ нээр оруулчих юм бол баахан ингээ 10 зүрх ороод ирдэг байхгүй. Ингээ харангуут л манай ээж л зүг. Амар өөр. Үнэн ч вэ. Яг ихсэн цагаас хойш л тийм байсан үү. Тийм юм тэгээд айлын баг юм бол тийм болоо. Тэр бүхнээс гоё ирч хүчээг аваад ирч хүчийг эцэлийн алтлахуу гэсэн өдөр хүртэл явж байгаа. Тийм байна. Тэгээд нэмээд ингэж хамт олон. Тэр чинь ингээд амар хаппи шүү дээ ингээд. Гоё ингээд бүтээмж хараад байх чинь би улам тэднийгээ ингээд өнгөлөө баймар санагдаж байна. Тэднээс түүнээс ажилламаар байна. Тий. Идэвхтэн зах зээл дээр гоё амжилттай явж байна. Энээс илүү кайф гэж хаана. Тэр нь гоё юм. Нэмээд юу вэ гэхээр одоо үн цэнтэй зүйлийг түгэж байгаа гэдэг маань хамгийн чухал зүйл байна. Тий. Ирч одоо ингээд маш олон байгууллагт хэрэгтэй бүтээмжийн цаг хугацааны хэмсэн, бүтээмжийн цаг хугацааны хэмсэн юм бүтээгдэхүүн гаргаад явна гэдэг чинь тэндээсээ кайф мэдрэмж чинь зураг зурж чадрыгаа хараад вау гэлтэй яг тэр шиг мэдрэмж авдаг байхгүй. Харилцагч нэмэгдэх тусам би тийм мэдрэмж авдаг. Нэг харилцагч ороод ирэнгүүт л 5 хүнтэй ч 2 хүнтэй ч миний хувьд хайр байхгүй юу. 500 хүнтэй байгууллага 5 хүнтэй байгуулсан яг адил минут хэрэглэгч. Чухал гэж боддог. Тэр нь тэгээд надад бас ирч үж
өгдөг. Тэгэхээр одоо сая хэллээ уран бүтээлч, зураач, за тэгэл одоо энэ компани захирлууд ч гэдэм үү. Энэ хүмүүс ерөнхийдөө ингээд нэг газар ингээд зогсчдггүй тий. Одоо эхний нэг бүтээгдэхүүн гараад ингээд амар сэтгэл хангалуун вау гэл ингэжсэн аа. Дараагийнх руугаа ингээд яваал ингээд итгэвтэй. Тэгэхээр одоо дараагийн бас бодцсон байгаа юу? Дараагийн бүтээгдэхүүнээ бодож гин үү? Тий. Гэхдээ эхэлсэн зүйлээ нэлээд сайн сайжруулах хэрэгтэй. Гэхдээ энэ хөгжүүлэлтүүдийн ажилтнаа дуусгая. За тэгээд яг алдаагүй бүтээгдэхүүн гэж юу н хавартай гарна. Тэгээд тэрийг сайжруулаад засаа тэгээд харьцангуй бага хэмжээнд явж хэрэгтэй гэсэн. Тэрний дараа биднэрт нэг хэд ийцэн бодсон бодлоо. Яг тэгэхээр бид нэг системийг нэг юм платформыг зах зээлээр гаргаад танилцуулж сурчлаа. Маш их хэмжээний туршлага хөндлөлж байгаа. Тэгмээ дараагийн удаа бүтээгдэхүүн гаргахтаа бид харьцангуй бага алдаа гаргах юм тий. Тэр нэг гарч ирж байгаа тэр нөхнүүдийг яаж тойрох уу, шат тавих уу, яах уу гэд бүгдийг мэддэг болчлаа. Тэр энэ нөөцөө ашиглаад залууч хуудтайгаа дараагийн төслүүд рүү орно гэсэн төлөвтэй байгаа. Залуучууд маань л мэдж байгаа. Тийм байна. Одоо миний нэг эмзэглдэг зүйл гэдэг юм аа. Улаанбаатарын хүүхдүүд за ялангуяа хувийн сургууль ч юм уу ингээд 10 жилээс бүр ингээд байгаа ингээд сайн хичээлцэн хүүхдүүд орон нутгад байгаа хүүхдүүд хоёрын ялгаа амар байгаад байгаа байхгүй. За. Технологитой харьцах. За тэр нэг програмчлалын түвшин мэдлэг ч юм уу. Би тэр ялгааг л арилгахыг хүсдэг. Магадгүй дараагийн ээлжинд тэр салбар руу орох юм л гэж бодож байна. Хүүхдийн одоо онлайн сургууль. Одоо тэр Гэхдээ ер нь том асуудал байгаа шүү. тийм шүү дээ. Айгүй хэрэгцээ бол хэрэгтэй байгаа байхгүй тий. Одоо жишээл малчны айлын хүүхэд заавал сургуульд очихгүйгээр. Гэхдээ бас онлайн энэ интернетийг ашиглаад хичээл хийж болмоор байна шүү дээ тий. Тэр ингээд бохирлийн тэгш хүртгийн үжид амар гоё өмөр айл. Намайг 10 жилдэл тийм байсан. Одоо би ч 10 жилээ сквер ангиасаа шууд конкурсд заахгүй. Тэгээ Улаанбаатарт ирэхэд хүүхдүүд кодчлал мэддэг байсан байхгүй гэмэр. Өдөр ч 10 жилийн хурдөөс юм. За. Энэ ч одоо хүртэл тийм шүү дээ. Хүүхдүүд. Ягаад энэ одоо хүртэл хайрлахгүй байна вэ? Яг багсчлаа бол ах л та. Гэтэ удаан байна. Тэгээ тэрийг хорцгомоор юу гэж болох вэ гэж бодож илээ. Тэгээ ганцаараа ингээд аваад ах нь аягаа сайн л та. Нэг give scan гэж ярьдаг те. Би ингээд шууд ашиг бодоод үнтэй сургалтын царлаад ингэж явахаас илүү боломжийн үнэтэй. Дундаж амьдралтай дундчаас доош гэр орол гэж юм бүдэ оронтой байдаг хүүхдүүдэд өргөнөр байгаа байхгүй. Тэгж чинь нэг ч өөр гоё юм. Тэгээ тэрэн дээр жоохон имзэглээл өгдөө. Тэрийг яаж шийдэж болох вэ гээл. Гоё юм тий. Ямар ч гэсэн дараагийнхаа асуудлыг бол одоо тарцсан байгаа юм. Энийг яаж шийдэх вэ? Яаж бүтээгдэхүүн бодох вэ? Бас ажиллаж байгаа. Тэгэхээр их гоё сонсно. Тий, одоо сонсч байгаа хүмүүс дунд ч гэсэн тий. Би ч хүртэл тэгж бодогдлаа. Хүүхдээ авчмаар санагдлаа. Тэгээ айгүй хэм сургамаар санагдлаа. Өнөөдөр бидний подкастт өргөдөж урилга маань хүлээн авч оролцсон. Болгоодээ баярлалаа. Маш их хүнтэй зөвлөгөөнүүдийг стартапуудад бас бид нар бол яг нөгөө бизнесээ эхлүүлж байгаа стартапаа эхэлчихсэн явж байгаа. Яг нэг үнэтэй зөвлөгөө хэрэгтэй байгаа. Тэр хүмүүстэй подкаста хүрэхийг хичээж байгаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ ерөнхийдөө одоо энэ болорхөөгийн яриаг сонсоод бол ингээд айгүй том вижн харах систем байна. Ингээ мөрөөдлийнхөө салбарыг бичих систем байна. Тэгээд ингээд biz хийсэн юмнууд нь ингээ биелээд яваад ахаар айгүй гоё. Тийм тэгээд яг бодит ийм хүнтэй уулзаж сууж байгаадаа бас их баяртай байна. Ер нь гэхдээ хүний ингээд яг одоо ингээд өөрийнхөө ингээд бас амьдралыг ингээд бодоод үзэхээр ингээд дотроо бодоол ингээд яг ингээд төсөөлөл явсан юмнууд нь яг ингээд биелэл яваад идэх юм байна. Ингээд бэлдснээ мэдхгүй анзаарахгүй эргээд харахаар нэрээ тийш би юм өсчихсэн яа одоо юм болцсон юм байна гэдэг. Тэр мөчүүдээ бас хүн айгүй анзаарч явах хэрэгтэй юм шиг санагддаг тий. Тэгэхээр яг энэ тал дээр бол болорхөө аюу тэр мөчүүдээ ингээ анзаараад ойлгоод тэг дээр нь бас ингээ тэр мөчүүдтэй талархаад тий. Ингэж явж байгаа нь бас аюу гоё санагдлаа, суралцмаар санагдлаа. Баярлалаа. Тий. Тэгээд одоо манай нөгөө ивент тэтгэгч маань бэлэг байгаа. Тийм манай энэ дугаарын одоо нөгөө тийм ивент тэтгэгч Биомоны нарны тос ханаар бас одоо 100 болж байгаатай холбогдвол ашиглаараа хайр техниктэйгээ хамтраад ажиллаа. Баярлалаа. Тийм. За. Тэгээд энэхүү нэвтрүүлэгтээ урьж оруулсан та бүхэндээ бас маш их баярлалаа.
Тэгээ энд ч одоо ингээд бид гураас гадна дахиад 2 хүн сууж байна. Тэгээд бас бүх залуучуудаа одоо танай хамт олон бас амжилт хүсье. Тэгээд стартап хийж байгаа залуучуудаа хандаж хэлгээд тууштай байгаарэ. Тэгээд тууштай байх хамгийн чухал чанар юм байна. Тэгээд бүтээгдэхүүн чи хэрэг үнэхээр ингээд зах зээл дээр явуул их юм өөрчлөлтийг бас хүлээж авч сураарэ гэж хэлмээр байгаа байхгүй. Өөрчлөгдөж болдог бүтээгдэхүүн боломжгүй байх нь арай өөрт замаар явах юм. Гэтэ үндсэн зорилгоос заахгүй ингээд явах юм бол ер нь хүн хүч болдог гэдгийг ойр татных нь маш олон хүмүүс ингээд харж байгаа байсаа тийм. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд сүүлд нь гоё үг хэлмээр байна. Givers scan гэж ярьдаг тийм. Хөвдөг хүмүүдэлдэг. Тусалдаг байгаараа хүний дэмждэг байгаараа залуучуудаа ойлгодог байгаараа тэгээ авахаас өгөх илүү эрүүлтэй гэж бас ярьдаг. Тэгээ тийм байж чадах юм бол амжилтанд хүрэндээ тэгээд ямар ч асуудал байх. Маш сайхан үг гэлээ. Тэгээ манай подкастын маань нэр нь хязгаар үгүй гэж байгаа. Тэгэхээр ямар ч юмд одоо төсөөлөлт бодолт одоо тэр хийж байгаа зүйлд хязгаар байдгүй. Гол нь одоо тэгээд тэр зөв замаа сонгох, шантарлахгүй явах гэдэг маш сайхан зөвлөмж өглөө. Тэгээд дахин баярлалаа. За баярлалаа.